одоо би 90 оны 31 настай залуу байгаа. Залуу хүний хувьд ард түмнийхээ урлыг дэмжиж өнөөдөр энд ирсэн. Тэгээд цаашдаа залуус өөрийн үеийн залуустаа болон дээш ах нартаа доошо дүүнэртэй уурайлах хүрэх гэсэн ард түмний их хуралд нэгдэж өргөнөөрөө оролцоорой гэж хүсэж байна. Учраас бүгдээрээ ерөнхийдөө айгу зоригтой хөдөлж, зоригтой дуурч, ерөөсө зоригтой энэ хурлыг хүн болгон ерөөсө өөрийнхөө юу чаддаг тэр бүх хүчийг шавхаад ард түмэн эвлэлтэн нэгдэх юм бол үнэхээр ард түмэн эвлэлтсэн байхад, нэгдсэн байхад, үнэхээр босцсон байхад, сэрцсэн байхад ямар ч хүчтэй төр бол дөргинөө. Тийм учраас бид нар эвлэлтэн нэгдэх хамгийн түрүүнд бол ийм шаардлага байна. За тэгээд ард түмний хурдлаар бол одоо хэлэлцэх 6 асуудал гэж яриад байгаа тийм ээ. Нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн болон Монгол улсын үндсэн хуулийн дагуу түгээмэл тунхаглалын дагуу ард түмний эрх бид бүгдийн гарт байгаа шүү. Тийм учраас ард түмнийхээ их хуралд нэн ялангуяа Монголын залуу үеийн төлөөллүүд идэвхтэй оролцож үг дуу өөрийнхөө үзэл бодол хоолойг хүргээрэй гэж хичээнгүйлэн хүсэх байна.